Өө чи юу гэж байгаа? Тэр та яг ингэдэг байхгүй юу? Та одоо над 0 орсон бол цусын натхтаа тагийг хаал да. Ямар хайшаа юм бэ? Орчноор дүүрэн нэм бактери заваарсан юм бэ? На шүдний сойз мойзон дээр наалтгийг та ер нь мэдхүү. Наад захын суултуурны ч соёл байхгүй. Хөөе! Суу энэ аяг тавгаа угаа. Юм идэж дууссан бол аяг тавгаа угаах соёл мэдгүй чи. А? Тэгснээ суултур муултур яриаш. Хөө ихчээ! Яасан мэдээ? Хойлоо нэг гэрээ байгуулад хэдхүү. Хөө ямар гэрээ? Хойлоо байрныхаа гэрээг хийцэн шүү. Байрны гэрээ биш ээ. Амьдрах соёлын гэрээ ярьж байна. За. Та ядаж аяг угаахдаа төмпөнд усаад осж байгаад аягаа угаачихдаггүй. Энэ даралттай ус чинь 1 минутанд 22 литр ус хий дими бохирлоо урсаад байна. Ойлгож байна уу? Тэгээд би ерөөсөө ашиглаагүй мөртлөө бүх зүйлээ 50-50%-аар хувааж төлж байгаа байрныхаа бүх төлбөрийг таны тэр ашигласан хий дими цэвэр усыг бохирлоо хийсэн төлбөрийг чинь би ерөөсөө хэрэглээгүй мөртлөө төлөөд байна. За яг уу зөвлөдөө мэдээ зөв ярьж шүү зэ. Тэгээ тэгвэл юу яа? Чи орой унтахтаа энэ гэрлүүдээ унтрааж унт. Чи юусэн энэ айгаад гэрлүүдээ унтраадгүй үстэй. Том өрөөний гэрлийн унтраадгүй, зурагтаа унтраадгүй, тэнд билетийн унтраадгүй. Хий дэмий тог яваад байна. Зөв. Тий ойлгож байгаа шүү дээ, тий. Болж штэ. Хөрх юм мэддэг болсон юм чи тий. Чүү. Өшөө юу нэрэ? Дахиад нэг юм байна. Юу гэж? Та наад нэг үсээ малалж чадахгүй бол сексисэн дайр болсон үсээ босуулж чаж. Юу даан чи ой? Ийм амар ардаас өтгөн үстэй. Тэгээ энэ тэндгүү ингээ үсээ хайлна. Тэгэд нойлын ус руу битгий наад нэг үсээ бөөгнөл чигээд байгаа ч нойлын суултур чинь хаалан дээрээ бөглөрөөд байна. Ойлгож байна уу? Хогийн сав руу хийхийг мэдгүй юу юм? Мэднэ. Ойлгосноо? Тэгэхгүй л тэр суултураар чинь явсаар агаад хоолоогоороо хамгийн сүүлд эцэс төгсгөл дээрээ тэр чинь хүн шиг том их үс болоод тэрий чинь завчигч машин завчиж чадахгүй дээ. Хүн тэрий чинь гараараа ингэж заваарсан юм чинь салгаж байгаа байхгүй юу? Үсээ битгий хийгээд. Тэгээ хоолныхаа үлдэгдлийг бас битгий хийгээд. Суултур бөглөрөөд байна. Энэ байрны гомдол чинь над дээр ирээд байна. Хөөе мэдээ. Ихчийнхэн дан ганц ус тэнд уйл аваа шиг хүн шиг болоогүй хаа мэдээ. Харин тийм. Ганцхан танаас биш. Энэ хотод чинь сая 700 мянган хүн амьдарч байна. Тэр бүх хүмүүс ингээд үсээ 0 руугаа хийгээд байхад яах нь вэ? Тэр бүх хүмүүсийн чинь үс аваараад ер нь энэ улс орон чинь таны төлөө ямар их хичээж байгааг та мэдэж байна уу? Ямар ч ажилгүй хүн болгон өдөр болгон тэр нэг хоолой суултуранд хийсэн үснээс чинь олж ямар их хохирол гардгийг мэдэж байна уу? Миний дөө их чинь энэ улс орны чинь төлөө хичээгээд татвар матвар төлөөд амьдраад байна. За ёо чи юу ч мэдгүй надтай битгий юм олон юм яриад. Би чамайг бодвол том хүн шүү. Миний дөө нийгэмдээ би мөнгө өгдөг, татвар төлдөг хүн шүү. За баяр хүргэе. Баярлаа. Та ядаж усаа химнээд суултур руу үсээ хийхгүй бол хичнээн сая төгрөг хэмнэхээ мэдэж байна. Улс орондоо жоохон ч ихсэн хувь нэмэртэй баймаар юм да. Мэдээ одоо чи битгий жоохон дараад дуу маань өндөрсөд тэгээд ч ер нь би чам шиг юм өвгөн шиг өглөө эмгэн шиг яшаа хүнтэй хамт амьдарч чадахгүй мэдөө өдий багасаа юм уу хийгчүү бацсан болоод яад юм чи би ерөөсөө явлаа чамтай чамгүй би өөр байр төрслөө амьдарч нь мэдөө. Ой тэг хөөе. Таныг жинхэнэ орк гэдгийг за наад захын амьдрах соёлоо мэдэхгүй бодоод байсан чинь дайдаг болсон өсмөс чих шиг гой үсийг маань харин юу гэнэ чи би явлаа чамтай амьдарч чадахгүй. Яваач. Явлаач тэгээд. Явлаа. Яв. Явна уу? Яваач. Явчих юм уу? Явлаа штэ. Хөө явал гэсэн штэ. Энэ гэрэл мэлээ чи унтраагач. Муухай ин чи. Ингээд тог мог чинь гүүгээд байгаа юм шүү. Яа галт байгаа маа энэ амар муухай. Та яваагүй л хэсэ юм уу? Аяг тавгаа угаагаад гэр орноо цэвэрлэх чинь би. Үсмэсээ би хумж авах гээд байгаа юм шүү. Харилцан бие биендээ ингээд ойлголцоод амьдрах юм бол ямар асуудал гарах юм бэ? Тийм биз дээ. Тэ. Ер нь хүн болгон ийм жижиг сажиг юм мэддэг ч гэсэн ерөөсөө хэрэгжүүлдэггүй байхгүй юу? Ингээл зогсчиход болж байгаа зү. За. Тийм байх те миний дөө. Тэгээ ачаа. Тэнийг юм маш. Тогоо унтраагаараа.